За сайн байна уу? Одоо би философийн 2 дугаар нэгдүгээр бие даалтын 2 дугаар сэдв буюу баш уншсан өгүүлэг ном зохиолынхаа дагуу өөртөө зохиолсон мэдрэмж сэтгэлээ ярих байгаа. За энэ удаад би болохоор одоо өөрийнхөө өгүүлгийг ер нь ингээд биетээр одоо хэвлэж уншаад хэвлээд одоо өөрөө уншсан мэдрэмж сэтгэлээ ярихад бэлэн болсон байна. За энэхүү би 2 дугаар өгүүлгээр болохоор Дэн намдгийн төрийн хошуу шагналт урлагийн гавьяат зүтгэлтэн нэгэн амтны 2 үхэл гэх маш хүнд сэдвтэй ер нь өгүүлгийг одоо та бүхэндээс мэдрэмж сэтгэлээ ярихад бэлэн болсон байна. За энэхүү өгүүлэг маань болохоор 1948 онд одоо яг манай өгүүлэлт болохоор 1948 онд одоо үйл явдал нь өрнөж байгаагаар эхэлдэг. За манай өгүүлгийн маань их үед болохоор манай зохиолын маань Бие Баатарын одоо амьдралын тухай л ер нь ингээ маш тийм уйтгартайгаар бол санагд эхэлдэг. За үүний дараагаар за өөрийнхөө амьдралын өдөр өвдөлтийг ярьсныхаа за одоо яг өгүүлэгтээ орё гэд жинхэнэ зүйлээ бичиж эхлэе гэснээр одоо манай өгүүлгийн маань одоо үйл явдал өрнөдгөө. За нэгэн хашааны буланд нэгэн им шар нохойг ер нь нэгэн хүүхдүүд одоо ингээд модоор одоо ингээд цохоод хөөгөөд одоо уухай тэрийг бариарай одоо нэрээ энэ нохоо бүгдээрээ цохын мохыг хөөгөөрэй могоорэй гэх ер нь явдаг. За үүний ард нь одоо тэр нохоог одоо ингээ алхаж байгаа юм шиг одоо ингээ хүүхдүүд хүмүүс хөөцөлөө явж байдаг. Үүний тэр шар им нохоогийн хойно болохоор том одоо банхар гэх юм уу тийм хар нохоо л явж байдаг. Үүнийг одоо тэр шар нохоон өгөөш болгож тэр хар банхарыг одоо алхах гэж байдаг одоо алхах гэж байна гэх ер нь бол манай зохиолын маань Бие Баатар ярьдаг. За үүнийг яг хаалгаар шар нохоо гарах хойноос нь араас нөгөө хар нохоон дагаж гүйж байгаа. Тэгээд яг хаалгаар гарах үед тэр шар одоо им нохоог хөөж яваа банхарыг одоо ингээд дэлсэн одоо унгаадаг. Тэгээд тэр амтан одоо ингээд ер нь хүл амьдралын зааг дээр яг тэр хар нохой маш өрөвдөлтөөр ер нь ингээд одоо пүтхийн одоо газар ундаг. За манай зохиолын маань Бие Баатарын амьдрал ч гэсэн ер нь нэг тогтворгүй айлаас айлын хооронд хүний гар хөлийн дор ажилладаг залуугийн тухай гардаг. За энэхүү залуугийн тухай гардаг. Тэгээд маш их нэг сайн ажиллаа гэд түүний ажлын газраас нэг айлын хашаанд одоо төр байх одоо гэр өгдөг. За тэгээд тэр залуу маань дөнгөж шингэжтэй болоод тэр хар нохойг одоо ингээд дэмжин одоо ингээд яг хашааны үхсэн юм шиг хөвч байгаа хар нохоон дээр очиод яг энэ нохоо амьсгалж гин үү амьсгалаагүй байна уу гэдгийг нь ер нь шалгадаг. Гэтэл тэр нохойг арай ч үхээгүй амтай голтой хүл амьдралын зааг дээр байгаа нь ер нь мэдэгддэг. Тэгээд манай зохиолын маань Бие Баатар тэр хар нохоог өөрийгөө яа гэж тэр хар нохойг бас одоо аврахаар сэтгэл шуулуудан одоо өөрийнхөө хоолноос илүүчилж өгсөөр одоо тэнхрүүлдэг. За зохиолын маань дараагийн үйл явдал нь болохоор тэр хар нохой одоо ингээд арай тэнхрээд одоо ингээд айлын хашаагаар явах болоод нэлээд гайгүй тэнхэрсний дараа маань тэр залуу маань ч гэсэн ер нь яг ажилдаа сайн ажиллаа гэд гэрээр шагнуулаад яг гэртээ бол амьдрах болсон шүү дээ. Тэгээд ингээд гэртээ амьдрах болоод байжсэн чинь тэр хар нохоо маань нөгөө нэг цалуугийн маань одоо ингээд энэ хоол унданд тасаад хүнд ер нь тасаа жоохон хүн дэлгэхтэй болоод хүнтэй ингээд ноцолдоод ч юм уу те хүний араас дагдаг яг ийм болоод ихэлсэн чинь тэр хар нохойг юу яадаг маш өрөвдөлтөй л доо ер нь бол хар нохоо одоо ингээд хүн дээр очиод тоглох болохын үсэнд нь яг энэ хар нохоо яана над руу дайрж ингээд бас яг толгоор нь дэлсэн одоо унгаадаг. Тэгээ тэр залуу одоо манай зохиолын маань тэр залуу яг тэр үйл явдлыг хараад гүйж утсан боловч одоо би энэ амтны ингээд гэртээ оруулаа хасран тэнхрээ гэхээр одоо би бас хүний гэртээ амьдарч байгаа өөрийнхөө өдөр хоногийн хоолыг яая да гэж би одоо энэ хог яаж тэнхрүүлэх вэ гэд одоо харсаар байгаа дүнийхээ өмнө өхүүлдэг. Тэгээ энэ хэсэг маань бол маш өрөвдөлтөй маш хэцүү санагддаг. Яг нэгэн амтны 2 үхэл гэдэг нь яг нь бол энэ дэрэг санагддаг. Яг өмнөх үхлээсээ арай гэж мултраад амт тэнцээд тэр нохооны хувьд за эхнийхээ үхлээс би ер нь мултарлаа арай дажгүй болоо энэ хүн намайг хүмүүс намайг тэтгэж аварлаа гэдэг бодлоор яг эхнийхээ тэр хэцүү үхлээс ер нь бол ам гараад дараагийнхаа яг сайн сайхан зүйл рүүгээ яг ингээд тэмүүлээд
гэх юм уу яг өмнөх үхлээсээ нүүртлээ дараагийнхаа ч яг энэ өмнөх үхлээсээ ингээд аврагдаад ингээд буцаад яг хэвээ амьдралтай амьдарч байсан чинь хүмүүс тэр нохойг ерөөсөө ингээд маш муу нохой энэ ч над руу дайрна энэ ч айлын гэрээс хоол махулгаалж байгаа нохой гэж маш их хаад үзснээр бас алдаг. Энэ нь болохоор яг энэ нохой ерөөсөө яг маш тийм сайн сайхан зүйлийг үзэхгүйгээр хүнд хөөгдөж туугдаж зодуулж явсараа байгаад энэ хорвоогоо сүтэлдэг. Магадгүй тэр нохой яг бодит амьдрал дээр байсан бол дараагийн төрөлдөө иргэн сайн төрлийг олсон бахаасай гэж ер нь бодсон. За энэ зохиолоос дүгнжлэх юм бол хэдий нохойч бай, хүнч бай энэ хорвоо дэлхийд ямар ч нэртэй муу явж исэн тэр хүн бүхэн бүгд л энэ дэлхий их гариг дээр амьдарч байгаа нэгэн ертөнцид нэгэн он тоолд амьдарч байгаа учраас хүмүүс та бүхэн нэг нэгэндээ хайртай, нэг нэгээ хайрлж та өөрөөсөө дор дамтныг одоо зовоолгүйгээр нэг нэгэндээ тусалж одоо гудамжинд явж байгаа залбин муур ноход одоо за ядаж тусалж хоол өгч чаддгүй маа гэд битгий хор үргээрээ тэр амтыг битгий тамлаарэ буян ядаж нэг тус болдгоо маа гэд хор битгий хөрөхгүй хажуугаар нь зүгээр л өнгөрчдөг байгаараа. За ядаж тус болох юм бол хоол унд өгөөд асарч тэнхлээд өөрийнхөө хэмжээнд одоо өөрөөсөө дор дамтныг ер нь дэмжиж тэтгэж яваарэ гэж өөрийнхөө зүгээс уриалах байна. Баярлалаа. Баяртай.